баярыг тохиолдуулан бид нэгэн өндөр насныг дагаж баярын бэлтгэл ажил худалдаа авалтыг нь сонирхон сурвалжиллаа. Наран гэрэлгүй энэ жил 76 настай хан улд үргэнэрхэн тэрээр өндөр насны тэтгэвртээ 689 мянган төгрөг авч байсан. Харин засгийн газрын 2026 онд тэтгэвэр нэмэгдүүлэх тэтгэврийн доод хэмжээг шинжлэх тогтоолын дагуу одоо 769 мянган төгрөгийн тэтгэвртэй болжээ. Энэ бол ахмад насны бүрэн тэтгэврийн хамгийн доод хэмжээ юм. Наран гэрэлгүй саршны баярын бэлтгэлээ энэ жил Баянгол дүүрэгт байрлах хар хорин захаас базааж байна. Түн бөжгөсөн хар хорин зах дээр саршны баяраар заавал худалдаж авах бараа бүтээгдэхүүний үн ханш ямар байгааг наран гэрэлгүй хичнээн төгрөгөнд ямар худалдаа авалт хийхийг боддоор харцгаая. Би ч одоо улсад 23 жил ажиллаад тэгээд 5 хүүхдээрээ суусан болохоор хамгийн бага тэтгэвэр. Тэгээд сайн 80 мянган төгрөг яагаад нэг 2-3 литр сүнэл юм гэлтэй. Тэгээд бас нэмэгүүлтэл тооцогдох юм. Тэгээд тэрнгээрээ тэгээ хүүхдүүдээрээ тийм аваад тэгээд цаансараа айгуу сайхан мундаг дэвлэг гоё хийдэг юм аа. Тэтгэвэр хэдийг авах вэ? 689 байсан. Одоо сая 80 нэмэгдээд нэг 760 болж байгаа юм да. Тэгээд залуудаа юу хийж байсан бэ? Би 30 үлдэх ажиллажсэн. Үүдэрээ ажилласан. Тэгээд нэг үйлдвэр дампуураад байдсан. Тэгээд ажлыг болсоо тэгээд хүүхдээрээ насан суугаал. Одоо тэгээд яг дан гац тэтгэврээрээ цагаан сарынхаа ямиг аваад байдаг. Яаж болох вэ? Өөр талд нь ч хүрэхгүй ш. Талын талд ч хүрэхгүй. Яг хүүхдүүд энээл хүүхдүүдийн ер нь тэрэлэг настаа улсууч ингээд тэтгэвэр бага болохоор тэгээд зээл гуйл их авдаг байх. Би ч нэг учир зүггүй зээл бол их авдаггүй. Зүгээр яхаа байгаараа тэгэл болгоод хүүхдүүдээрээ дэмнүүлээ. Би 5 хүүхэдтэй тэгэл 5 хүүхэд мал талаас нь дээр баяр ёслолыг тэмдэглэн өвдөд зовол тослно. Тийм л юм тэгээд л байж тээ. Одоо тэгээ хүүхдүүдээрээ гангаал. Хүүхдүүдээрээ л гангана. Одоо үлдэх юм хүүхдүүдээрээ л гангарна өөр юм байхгүй. Хамгийн сайхан нь хүүхдүүдтэйгээл тий цагаан сар шинэ жил ер нь баяр болгоноор бол манай хүүхдүүд ерөөс ирэхгүй нэг байдаг. Ямар нэгэн тэмдэглэлт баярлал байвал тэгэл манад л ирдэг. Би тэгэл нөгөөдөлөө хүлээгээл сууж байна шүү дээ. Амьдралынхаа гол утга учир тэгээд яг хүүхдүүд юм дээр өөрөө нь хөвдөж зоохгүй ирүүл байж байвал тэгэл болоо да. Сумангун гэдэг авах гэж байна. Энэ оройнуудыг бас сонирхож байна. Хэдэн ширхэг ба авах гэж байна? 15. Хэдээр үрдэн та? 3-аар тэгээ 5-аар 15. Энэ боо аваад оройг нь аваад тэгээд л болоо тэгээд цагаан эдэн мэдгээл явна да шашаа. Шинэ хуучин гэж байдгүй үстэй нэг зүгээр үстэй. Аа? За эндээс харчихлаа тэгээд араас солихоор би солиод тэгээд. Миний хөө энийг тэгээд дээр нэг 5-ын нэмчих миний. Эндээс нь зодтоод өгөх яхаар энэ. За болно миний хөө гайгүй хүрээ жаахан гайгүй ихэл задлаад өгчих юм. Хэрэг нь хэдэлээ энэ? 6 мянга. 6 мянга. Эндээс 5 юм уу та? Тий. 15 юм. 15-ыг. Та дандаа энэ боог авдаг. Уг нь атар авдаг. Эднээд атар байдаг юм байна л дээ. Энэ оройнуудын харин аль нь зүгээр юм бэ? Нэр жил гарч байгаа юм чинь. Тий. Наадсан гоё юм уу? Энэ гоё юм уу харин? Энэ оройн ямар үнэтэй миний хөө? Энэ 15 мянга, энэ 8 мянга, энэ 6 мянга. Барих юм юу ч үнэтэй. Энэ болохоор хүнсний гипс юм билээ. Үнэр Аа, тийм үү. За энийг авъя. Цагаан сарын бүртээ хийх аваа хүүхдүүдэд тарааж өгөөл. Тэгээд идэндээ. Энэ хоо гайгүй юу? Гайгүй тийм болчихоо. 90 хэдгэнэ? 98. За одоо ус чи юу авах вэ? Одоо хоёлоо хэвээ баваа авсан өвчөө хөдөөнөөс юу хүүхдүүд авчин. Одоо юу яа? Цагаан эдэн дээр ороод тэгээд махан дээр очиж сүүл харах уу? За тэгээ. За. Юуны өвчөө юм? Хязгаарлан юм уу? Шүдлийн юм уу? Гоо тийм жижиг том юм ахгүй жижиг энэ. Энэ хэдэн? Хэдэн үү? Оо. Тэгэхээр энэ хэдэн кг вэ? 20 хүрэх үү? Бараг 400 юм байна. Дийлэхгүй юм байна дөө тий. Арай үнэтэй юм аа. Тэтгэврийн байдлаас авахгүй юм байна дөө. Энэ сүйд нь ямар үнэтэй? Тийм ээ сүйд гэдэг. Аа?
Анхныхаа үнэтэй байгаа мó. Юу хоноо? Энэс жижигхэн сүүл аваа юм ээ. Жохон нэг. Энэ багын уу? жижигхэн. 11,000-аар. 11,000-аар юм жижигхэн сүүл авдаа да. За баярлалаа. За энэ авчи. За импортаж сүүлийн өөх авчлаа. Нэг сарын тэтгэврийн мөнгөөр бол цагаан сарын ямыг авна гэж байхгүй юм тий. Зөвхөн ганц өвчл авах юм байна. Тий, ганц өвчөө аваад Тэгээд нэг сүүлийн өөхтэй. нэг сүүлийн өгтөө. Тий. Тэгээд л болох юм. За. За тэгвэл 10-ыг орсон. За 10 руу. Энэ ямар үнэтэй? 55 ямар яваа? Хатуу юу? Хатуу шүү дээ. 110. Тий, хатуул бол сайн. Гоёос нь хийгэр юм нөхөө. Наарц ямар үнэтэй? Аас 7000. Шартас. 25 45 хойд юм зөө. Шартас уу? За энэ барьчих. 55 кг. Тий. Мажар. За баярлалаа. Энэс нэг авчих юм ээ энэ 35-аас. Өөрөө үдэд авчих уу? Эднийхаа дээр Тий. шүү дээ. Эднийхаа дээр чимгэндээ. Энэ жижиг харуулч ямар үнэтэй минь вэ? Энэ жоохон 500 грамм уу? Энэ жоохон нь авчих юм. Ингээд харах юм уу? За энэ хоёрыг. За баярлалаа. Эдгээр ингээд хүрх хөвчтэй. Хүрнэ. Цагаан сарын бэлэг л авах гэдэг юм. Хүндөх хаашаа явах вэ? Арын башинлуу л За байна. баярлалаа. Ямар хөө юм ах вэ? За юу ч одоо тэгэл нэг ямар момс гэх нэг байдаг шүү дээ. Юу ч хамаагүй тий. Авахгүй. Тог тасарчаад Тог тасарчаа тоггүй болчихоор одоо ингээд авахад явах юм байна дээ дээвтэйд нь тий. тий. Яасан их чи бэлгийн давах гэж юм уу? Бэлэг. Оо ингээд ийм хайрцагтайгаа байж. Тэр хайрцагтай. За Яг надаа цулган харчин 6000. Энэс амьс аваад эндээс юу хайрцагныхаа тоог нь хэлчих. Тэгээд би За. тоодоо өгч. Хараад гэртээ хүүхдүүдээрээ өгч. Болчихно. батна. Анда залуучууд тах юм. Зандаа ихтэй улс. Тэгтээ ганган л баймаар байна минийх. Одоо хоомстой ганган байхад байх л да тийм ээ. Гангараа их чи цагаан сар. Тий. Ямар үгүй. Цагаан сард болж хэрэггүй тэгвэл. Тийм үү. За энэ Эмэгтэй хүн та юу өгч? эмэгтэй хүнд нь одоо ийм юм өгөхгүй. Гоёлон баймаар байх. Гоёл өхөө. Гоёлог өмөр байх. За 13 л авъя. Одоо тэгээд бэлгийн дэд бэлэн мөнгө ансан. Яг үнэ үг. Энд дээр чи мөнгө ороод болно. Тий. Миний хайрцгийн уутан тэгээд өгч. Та хайрцаг очиод хүүхдүүд Тэгээд. Тэгээ миний уутан сонгоод өгөөрэй. Холиод авчих миний 5-5-ыг өгч. 5-5-аар нэгийг 8-ыг өгч. Нэг нь хэдүүлээ. 3500. Тэгэхээр чи би 15-ыг авлаа. 13. 13-ыг авсан. Тий 13-ыг 3500. Тэгээд 45 500. 500 юу. За. Бэлгээ нийтд нь хэдэн төгрөгт багтаах чинь. Бэлгээ юу? Тий. За одоо тэрийг одоо бэлгээ одоо нэг яцтай 3-400 мянгад багтаачуд одоо болж байна. Энэ ямар үнэтэй? Адилхан үн наа чи 4000. Адилхан үн. 4. За энэс л 6-г авчилаа минь хөш. Энэс энэс нь хэрэг авчих юм. За яах вэ? Наадгаас өөр юм одоо хаанаас олоод ирсэн гэх юм. Найн тий. Тийм 4000. 4000 гэдэг 6 4 6 24. 24 наа. Энэс тэр Хооронд их юм уу? тор байгаа минь. Нөгөө том торлогоо хийчих. Ишээч. За баярлалаа. Хошоо чаагийн нэг хүүхэд таав чихэр өгөхгүйгээр юу сайтай
Идэхт ямар ч хор шүүгүй. Хүүхдүүд идэхтэй дуртай. Чихэр бол тэгээд тийм ээ. Одоо чихэд олигдож чих байхгүй. Энэ нэг хэдэн гарам юм? 500 грамм таатна. За ингээд хоёрыг. За миний хүнийг ингээд Хариу бабана 500. за баярлалаа. За баярлаа. Минийхөө бүр ийм жижиг шилтэй ундаанууд байна уу? Бүр жоохон нэг. Хөөе миний энэс аваа юм ээ дөө. Энэ алимтаагаас нь Хэдийг авах та? литрээр байгаа юу? Литр даа. Тий. Литрээс 5-ыг авъя. За баярлалаа. Баярлаа. Тэгээ энэ юунаас колоноос 3 Исваратнаас нэгийг авъя. 65 За. Хана гараа итээ удаан бас нэг. Нэг. Аха. 10 гэлэн хэд юм? Тэр өөдөн дагаа. За баярлалаа. Одоо маш олон юм тэтгэврийн ахмад настай хүмүүс байгаа шүү дээ тий. Цагаас араас яг яаж гаргаж байгаа бол гээд бас энэ нэр хүмүүс бас таныг хараад ойлгосон бахаа л гэж бодлоо. Тэглгүй яг одоо ингээд мөнгө төгрөг хөрөхгүй ингэж л явдаг юм. Я бас ч гэж яг хүүхдүүд нь тулсаад өгдөг хүн байх тус аятайхан тиймгүй хүн зөндөл байдаг байх гэж бодвол тий. Зээл мэлтэй зээл нь ингээд хоошоогоо сунгацч уусад бол яах юм бол хэцүү л юм байна.